Сайн бацгаана уу, Камжаа ТV байна. Солонгосын аимшигтай хөрсөлдөөн дундаас ур чадвар, мэдлэг боловсрол, гоо сайхан гээд бүх талаараа шалгарч Солонгосын хамгийн том телевизүүдийн нэг болох MBC телевизийн цаг агаарын мэдээний хөтлөгч болж тэр хамт олонд орж ажиллаж исэн Уяу Анна хөтлөгч саяхан харамсалтайгаар нас орсон байгаа. Ерөнхийдөө цаг агаарын хөтлөгч нар тийм ч алдартай байдаггүй. Харин энэ Уяу Анна хөтлөгч болохоор хамгийн их үзэлттэй том entertainment нэвтрүүлгүүдэд урагдж оролцдог. Тэр хэрээрээ алдар нэр нь улам өсөжсэн 28 настай залуу эмэгтэйсэн. Гэтэл 2 сарын өмнө буюу 2024 оны 12 сард амиа хорлжээ гэсэн мэдээ цацагдсан. Хамгийн гол нь амиа хорлох болсон шалтгаан нь саяхны хүртэл олон нийтэд зарлагдаагүй тодорхойгүй байсан. Анх MBC телевизэд 2021 онд хэдэн зуун мянган хүний сонгон шалгаруулах ажлын ярилцлаганд тэнцэж цаг агаарын хөтлөгчөөр ажилд орж ажилд ороод удаагүй нэр хүнд нь маш хурдтай өсөж олон танигдчихсан. Цаг агаарын мэдээ тайлбарлагч Уяу Анна нас оржээ гэсэн мэдээ нь сая 12 сард цацагдсан ч бүр 9 сард нас орсон байсан гэдгийг хүмүүс мэдээд яагаад ийм орой бүхэл бүтэн нас орсноос нь хойш 3 сарын дараа мэдээлж байгаа нь сонирн байна. Манай орон чинь нэг алдарт нь нас орлоо гэхэд л минутын дараанаас бүх сугаараа мэдээлээд бөө юм болдог үсттэйгээд интернет хэрэглэгч нээдцээнүүд ухаж эхэлсэн. Гэтэл 9 сард нас орохоосаа хэдхэн хоногийн өмнө Уяу Анна өөрийнхөө SNS-ээр дамжуулаад нүүр царайны гэмтлээс болоод хэсэг хугацаанд нэвтрүүлгээ хөтлөх боломжгүй болсон шүү гэж бичсэн байсан болохоор хүмүүс бүр юу болоод байна гэд сэжиглэж эхэлсэн. Яг амиа хорлсныхан дараа талигач эмэгтэйн ар гэрийнхэн ч гэсэн яагаад юунаас болоод гэдгийг сайн ойлгохгүй байжгаад хэдэн сарын дараа Уяу Аннагийн гар утасны түгжээг гаргуулсныхаа дараа тэр дотор байсан баримтуудыг хараад нийтэд дэлгэж охинтойгоо хамт ажиллаж исэн MBC-гийн ажилчин иргэний хэргийн шүүхэд өгсөн одоо Солонгост бөө юм болж байгаа. Шүүхэд өгсөн шалтгаан нь ажлын байрны дээрлэхэлд 2 жилийн турш хүмүүст яаж дээрлэхүүлдэг байсан талаарх мессежүүд бас Уяу Аннагийн өдрийн тэмдэглэл бүхэл бүтэн 17 хуудас гэрээслэл утаснаас нь олдсон. Гол нь тэр дээрлэхсэн гэдэг байгаа хүмүүс нь баг бүгд өөртөө яг адилхан цаг агаарын мэдээний хөтлөгч нар байгаа. Өнгөрсөн оны 9 сарын 15-нд нас орохоос өмнө 2 ч удаа амиа хорлох оролдлого хийжсэнийг бас хэд хэдэн мэдрэлийн эмнэлгүүдээр явж зөвлөгөө авч эмчлүүлж ясныг ар гэрийнхэн нь хэлжсэн. Мөн дотны сайн найзуудаа ажлын стресс дарамтнаас болоод үхмээр байна гэж хүртэл ярьжсэн бэлээ. Гэрийнхэн нь охиныхоо ажил нь хүнд дээрээс нь гинэт олны танил болцохоор нойргуудалд ороод мэдрэлийн ядаргаанд орсон байх энээс хэцүү үеийг даваад амжилтанд хүрсэн юм чинь эмчилгээгээ сайн хийлгээд удахгүй бас даваад гарах байхаа гэсэн бодолтой байсан. Гэтэл хэний ч төсөөлөөгүй нөхцөл байдал тэр ажлын байран дээр явагддаг байсныг утсыг нь нээж үзнийхаа дараа л мэдсэн байгаа. Анх 9 сарын 6-нд Уяу Анна гүүрнээс үсрэх гэжсэнийг нэг эмээ хараад шууд араас нь зулгааж болиулаад цагдаа дуудсан. Цагдаа нар гэрээхэнтэй холбогдож ирээд аваарай гэжсэн байна. Тэр үед Уяу Анна гэрээхэндээ амьд байх үнэхээр хэцүү байна. Сэтгэл санаа маань яг л яс маань хугарч цээж маань урагдж байгаа юм шиг өвдөж байна гэж уйлжсэн ч дээрлэхүүлж гадуурхагддаг байсан талаараа бол огт яриаггүй. Гэрийнхэн нь ярилцаад 6 сараар ерөн сэтгэл заслын мэдрэлийн эмнэлэг төвлөрөх хэрэгтэй гэхэд Уяу Анна тавьширсныхаа дараа би зүгээр уурандаа тэсэлгүй тийм зүйл хийсэн байна. Ард ажил их байгаа, нэвтрүүлгээ хөтлөх хэрэгтэй. Хажуугаар нь рекламны санал аваад гэрээ хийчихсэн байгаа. Одоо тавьширсан болохоор эмнэлэг твдэх шаардлагагүй гэд өнгөрчээсэн байна. 2022 оноос хойш ажлын байрны дээрлэхэлт явагдаж эхлээд Уяу Анна сая өнгөрдөг 9 сараас л бүр огт тэсгээ болж амиа хорлох үйлдэлүүдээ хийсэн байсан. Ажлынхны катуг пам буюу групп чатан дээр илүү олон жил ажилласан ажлын эгч нар нь анх аимшигтай дор дүгээр Уяу Аннаг харааж хувцас цэвэрхэн өмсдөггүй, хүний үг сонсдөггүй, ийм тийм гэж харааж тэрнийг бидний нэг гэж үзэхэ болцгой, усанд ч ордоггүй өглөөний мэдээн дээр дандаа арх өндөртүүлсэн байдаг гэж ингэж анх бусдыгаа урайлж хэлжсэн бэлээ. Гэхдээ энэ групп чат нь хитгэн хүнч байдаг групп чат биш, бүр арын албаны степүүч гэсэн байдаг чат болохоор уур амьсгал тэр чигтээ муутсан. Уяу Анна бас тэрний хамгийн сайн найз л ганцхан энэ групп чатанд байдаггүйсэн. Солонгосын хамгийн алдартай нэр хүндтэй UJSOG гэдэг хөтлөгчийн UKids гэдэг нэвтрүүлэгт Уяу Анна ажилд ороод удаагүй урилгаар оролцож байсан. Тэгсэн чинь энэ групп чатны эхлэл тэр нэвтрүүлэг цацагдсны дараа эхэлсэн гэдэг нь бол бүх хүмүүсийн анхаарлыг татсан. Хэн болчоод UKids-д оролцоод байгаа ичиж өхмээрийн тэр усанд ордгоо хажууд нь очихоор муухай өнөр үнэртдэг гэдэг яриа тэр үеэс гарч эхэлсэн байгаа.
Хүнд өрөвдүүлэх гэж хохирогчийн дүр дандаа тоглож авдаг. Ёнжин бол ядаж нэвтрүүлгээ сайн хөтэлдэг байсан гэд бүр The Glory киноны гол дүрийн эсрэг дүртэй хүртэл харьцуулж чааталсан байсан. Уг нь бол яг өөрөөсөө Ёнжин шиг аашилж байгаа. Тэр кино бас сургуулийн үе тэнгийн дээрлэхэлтэнд өртөжсэн охин өшөөгөө авч байгаа талаар гардаг тийм драма байгаа. Гэхдээ нөхцөл байдлыг бүр хүндрүүлсэн зүйл бол MBC телевизийн энэ асуудалд хийсэн хариу мэдэгдэл байсан. Юу гэсэн бэ гэхээр талигач өөрөө хилцэн ахлахтаа өөрийнхөө дээрлэхүүлж гадуурхагдж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэрвээ хэлсэн бол хариуцсан ахлах цаашаа дээд шатны албатуудад мэдэгдээд байгууллагаас арга хэмжээ авах байсан. Яг хэн дээрлэхснийг биднэрт мэдэгдүүлэх зүгээр байна. Бас MBC-г ганхсан дээр нь улам дэвслэн гэдэг шиг өөр гадны нөлөө худалцуу яриа гаргавал бид нар шүүхэд хандах болно гэсэн нь солонгосчуудыг зүгээр л шоконд оруулсан. Бас MBC-гийн зүгээс албан ёсоор ажилтныхаа энэ золгүй үйл явдалд ар гэрт нэг ч удаа эмгэнэл илэрхийлээгүй байсан. Та нар яагаад өөрсдийнхөө мэдээгээр ч болтугай нас барсан гэдгийг цацаагүй бэ гэсэн чинь ар гэрийнх нь олон нийтэд мэдгэдгийг хүсгүй байна гэж хэлсэн гэж бүр дээрээс нь худлаа яриад хүмүүсийн дургуутслыг хүргэсэн. Гэтэл гэрийнх нь нэг ч удаа тийм хүсэлт гаргаж байгаагүй. Энэ мэдэгдлээс хүмүүсийн хамгийн их буруутгаж байгаа зүйл бол ажилтан хохирох эсвэл дарамтнд байгаа нөхцөл байдлыг ажилтан өөрөө мэдэгдэх биш, байгууллага тэрийг хянаж шалгадаг юм аа. Хохирогч өөрөө очиж хэлнэ гэдэг өөрийгөө эргээд маш том асуудалд оруулдаг учраас тэгж хэлж яриад явах хүн бол маш ховор, сэтгэл зүй талаасаа ч тэр ер нь яаж ч бодсон эмгэнэл илэрхийлээгүй байгааг бодоход байгууллагаараа ялгуурладаг байсан байх гэсэн иргэдийн гомдлын дагуу бүр хөдөлмөрийн яамнаас MBC телевизийг бүхэлд нь шалгахаар болж байгаа. Ингээд асуудал үүсээд эхэлсэн чинь MBC телевиз сая 1 сарын 28-нд бид нар дотроо шалгалт явуулж хэн амиа хорлоход хүргэснийг олох болно гэж албан ёсоор эмгэнэл илэрхийлээд гэр бүлийн гомдол цөхрөл тайлагдах хүртэл бүх хүчээ дайшлах болно гэж залруулга мэдэгдэл хийсэн байгаа. За одоо хэн уян анааг дээрлэхэж хам мөрнийг өөрнөөс үсрэхэд хүргэсэн бэ гэхээр маш олон хүмүүс байгаа. Бараг байгууллагаараа гадуурхсан тэрнийг мэддэг байсан гэж хэлж болно. Тэр донд гол 4 хөтлөгч байгаагаас уян анагийн гар утснаас олдсон 17 хуудас гэрээслэл дээр бас адилхан цаг агаар тайлбарладаг 2 хөтлөгчийн нэр дурддагцсан. Тэрийг хараад талигчийн ар гэрийнхэн хэвлэл мэдээлэлд хандаж тэр 2 хүний нэгийг 2021 оны 10 сараас 2024 оны 9 сар хүртэл 2 жил гарan охиныг маань хил амаар гүтгэн доромжлох, зүй бус ажлын зааварчилгаагаар зовоож ирсэн гэдэг шалтгаанаар шүүхэд өгсөн байгаа. Энэ 2 хүний нэр хэд хоногийн өмнө YouTube-ээр цацагдсан цуу яриад тарцсан байсан. Тэгсэн өнөөдөр хайгаад үзсэн чинь энэ 2 хүний талаарх бараг бүх мэдээнүүд устгагдсан байсан. Угаасаа шүүхээр гин буруутай гэдгийг тогтоогоогүй болохоор шууд ингэ зарлаа гэд зарласан сугуудыг хүний нэр хүндэд талдсан гэж шүүхэд өгнө гэснээс болоод мэдээгээ буулгацгаасан юм шиг байлаа. Ажлын байрны дээрлэхэлт дарамтыг нотлож ял оноход хүндрэлтэй байдаг гэж юу нь бол хүмүүс ярьж байгаа. Хэрвээ дарамтлсан хүн нь би зүгээр л ажлын шугамар үүрэг даалгавар өгсөн гэвэл тэр хэр хэмжээг нотлох хэцүү. Олон хүний нүдэн дээр хараад зодож цохоогүй л бол тэр далд дарамтыг нотлоход хэцүү байдаг юм байна. За дээрлэхэлтэнд оролцсон маш олон хүн байгаагаас хамгийн чөтгөрлөг нь Ким Гайон, И Хёнсэн гэдэг бас нэлээд алдартай 2 хөтлөгчийг нэрлэж дээрлэхэлтийн 98%-ийг нь Ким Гайон үйлдсэн гэж үзээд уян анагийн гэрээхэн Ким Гайоныг шүүхэд өгсөн. Ким Гайон цаг агаарын мэдээний хөтлөгчнөр дундаа бас нэлээд алдартай байгаа. Иннээс гадна Пак Хаммён, Чэ Ари гэдэг хүмүүс бусдын нүдэн дээр ил дээрлэгчсэн бол энэ И Хёнсэн, Ким Гайон гэдэг 2 хөтлөгч нүдэн дээр нь сайн хүний дүрсгээд цаагаараа далдуур муулж бусдыг урайлж байсан нь ил болсон. Энэ И Хёнсэн, Ким Гайон 2 уян анагийн оршуулган дээр нь ч очоогүй юм байлээ. Дээрлэх болсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр уюуна UQ-д нэвтрүүлэгт орж алдар хүндтэй болсон бас байнга богино банзал өмсөж явдаг гэсэн шалтгаан гэж хүмүүс харж байгаа. Яагад гэвэл олон нийтэд ил болсон энэ дээрлэхэгч нарын групп чатан дээр ерөөсөө тийм л юм яригдчихсэн. Энэ ажлын байрны дээрлэхэлтийн асуудлаас болоод Ким Гайон оролцож байгаа бүх нэвтрүүлгүүдээс хасагдсан. Бас хасагдсныхаа дараа өөрийнхөө SNS хуудсан дээр би насаараа сайхан сэтгэлээр амьдарсан байхад надад яагаад ийм юм тохиолдоод байгаа юм болоо гомдолтой байна гэсэн байсан. Энд нь бол солонгосчууд тэр чигтээ бухимдж байгаа. Цаашдаа энэ хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг тухайн үед нь Камжаа ТV-гээр бас мэдэгдэх болохоор одоогийн байдлаар бол иймэрхүү байгаа.
За хүмүүс ажлаар дарамтлаад далдуур муулж хараа загнаал үз тийм юм байдаг штэ тэглээгээд өгтгөн яаж байгаа юм болоо гэж бодож магадгүй. Хохирогчийг бол хизээж буруутгаж болохгүй. Гадуурхагдаж шовдрлогцсноос болоод хүмүүс сэтгэл санааны гутралд орж ажилдаа очихдоо ч айцтай байнга буруу юм хийсэн юм шиг мэдрэмжтэй явдаг. Маш их шаналлыг мэдэрдэг. Гол нь энэ мэдрэмжийг дээрлэгч гадуурхаж байгаа тэр хүмүүс хизээч мэддэггүй. Сургуулийн үе тэнгийн дээрлэхэлч гэсэн бас яг адилхан. Аллах гэдэг бол ганцхан шууд явж очиод хутгалаад эсвэл буудаад хөнөөхийг хэлэхгүй шууд бусаар сэтгэл зүгээр дарамталж үхэл түргэгч гэсэн адилхан аллах гэдгийг одоо үед хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ бол маш том ноцтой гэмт хэрэг. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж чинь өшөө олон болсон бодит гэмт хэргийн талаар сонсохыг хүсвэл цугтаа subscribe болон хонх лайк дарахаа битгий мартаарай. Тун утгагүй иргэн уулзтлаа. Түр баяртай. MBC야? 기상캐스터 최종 면접? 네, 그리고 제가 되었습니다. 고생했어. 고생했어.